Санхүүгийн боловсролын цогц сайт Идүүцэг Голомтбанк.com санхүүгийн боловсролын дэмжигч Голомтбанк. За сайн байна уу. Өглөөний мэнд хүргэе. За өнөөдөр би модерн эдийн засаг гэдэг эдийн засгийн ойлголтуудыг багтаасан эдийн засгийн ерөнхий том зургийг харуулах зорилготой энэ лекцийг та бүхэнд танилцуулна. За тэгэхээр та бидний өнөөдрийн толгойд бол маш олон ойлголт байдаг. Машины эдийн засаг гэж юу юм те? Хөрөнгөлөө яаж хийх юм? Одоо эдийн засгийн хямрал болоод байна. За энэ оюутлогоо 5 толгойн гэрээ гэж юу юм? Яах гэж байна те? За тэгэхээр энэ бүгдийг ойлгохын тулд бид бол цаг хугацаанд аялья гэж хамтдаа. За энийг бол би фундаментал сэтгэлгээ гэж бас нэрлэдэг. Юу вэ гэхээр бид альва өнөөдрийн орчин үеийн ойлголтыг ойлгохын тулд цаг хугацаанд ухрая. Суур үндсийг гэж харъя. Тэгэхгүй одоо мод сайхан мод саглагар мод байна гэх юм бол бид мөчрүүдээс за тэнд байгаа навчсаас одоо үнд суурийг нь олохгүй байна. За ингээд бидний өв дээдсийн одоо тархинд хумсар эдийн засгийн ямар ойлголт байсан бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Тэгээ би бол энд та бүгдийг урьж байгаа байхгүй. За нэг сайхан агууд та сууж ийн гэж бодъё л тэ. Зэрлэг хүн гэж бодъё та. За танаа агууд ч юм бол бас нэг тантай адилхан өөр танаа агуун гişүүд байж. За ингээд энэ агуудаа та эдийн засгийн харилцаагаа төсөөлөд үзье. Ямар харилцаа нутагч вэ? За юуны өмнө бол бид нар хоол унд хувц хунар за тэгээд хорогдох байр уу бидний одоо агуу байгалийн хүчээс одоо байгалийн хүчийг сөрөх юм оромж хэрэгтэй. Тэгэхээр эдийн засгийн харилцаа гэдэг бол энэ хэрэгцээг хангах асуудал гэж. Өөрөөр хэлбэл эндээс бид нар хэрэгцээ гэдэг үг гарч ирж байгаа байхгүй юу? Хооллох хэрэгцээ байна. Хувцлах хэрэгцээ байна. За өөрийгөө аюулаас хамгаалах хэрэгцээ байна. За нэг талд нь. За нөгөө талд нь бол мэдээж махчин одоо араатай амтэн бидний одоо гол дайсан дээр үүж. За магадгүй эсвэл нөгөө уулд байгаа нөгөө ууланд байгаа агууны бас өрсөлдөгч овог аймаг бидний хоол хүнсийг одоо улаахаар ирж байна. Тэгэхээр энэ талд нь бид эрсдэл гэдэг ойлголт гарч ирж байна. Ингээд энэ хэрэгцээг яаж хангах вэ гэдэг энэ ойлголт маань цаашаа хөгжиж явсаар байгаа. Орчин үеийн эдийн засгийн одоо шинжилгээ ухаан болж байгаа. Эрсдлийг одоо яаж удирдах вэ гэдэг ухаан маань явсаар байгаа. Эрсдлийн удирдах юм бол ухаан болж байгаа юм. Тэгэхээр эдийн засаг гэхээр нөгөө инфляц байна уу? Алга байна. Нөгөө эдийн засгийн хямрал байна. Алга байна. Энд бол хэрэгцээний асуудал байгаа юм шүү гэдгийг би юм хэлж байна. Одоо энэ асуудлыг орчин үеийн гэр бүл дээр авч үзье л да. За сайхан 22-тай 23-тай залуу хос байна гэж бодъё. За та бүгд өөрсдөө төсөөлсөн байна. Хоёр бага насны хүүхэдтэй. Тэгэхээр өнөөдөр биднэрт ямар асуудал гарч ирэх вэ? Хэрэглээгээ яаж хангах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Тэ хэрэгцээгээ яаж хангах вэ? Нөгөө агууд байсан л асуудал гарч ирж байна. Хэрэгцээгээ яаж хангах вэ? За өнөөдөр хэдүүлээ 30 минутын турш Монгол банкны ерөнхийлөгч за тэгж хүсээгүй сангийн сайд гэж өөрсдөө төсөөлж тэр дүр тоглоё л доо. За та одоо Монгол банкны ерөнхийлөгч болсон гэж байна. Тэгээ нүдэ анаад сэрлээ Монгол банкны ерөнхийлөгч. За Монгол банкны ерөнхийлөгчийн зүгээс Монгол улсын эдийн засгийг харъя. Ингээд бол та ийм зузаан магадгүй 50 ном унших хэрэгтэй юм санагдаад байна шүү дээ, тийм. Гэтэл үгүй юм а гэдгийг харуулж байна. Тэгэхээр энэ бол танаа улсын одоо гишүүн 3 сая хүн бүгдээрээ гэр бүл гэж. 3 сая хүн маань цаашаа хэдэлээ 500 орчим мянган гэр бүл болж байна. Тэгэхээр эдний хэрэглээг яаж хангах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Сургууль төгссөн. Заахтай заавал тийм чинэлэг одоо байр сав өглөөгүй машин тэрэг өглөөгүй одоо сайхан сурсаар байгаа төгсөөд ажилдаа гарсан шижигсэн залуучууд гэж бодъё. Тийм бол эдний хэрэглээг яаж хангах вэ? Бид өөрсдөө мэдээгээд маргадууд дээр очиж 8 хийгээрэй гэж хайх уу? Үгүй тийм ээ. Тэгэхээр тэхийн тулд Монгол банк сангийн яам төрцөг гэдэг юм бол оршдог. Тэхийн тулд бол эдийн засгийн бодлого гэж юм бол оршиж байдаг. За тэгвэл хэрэглээг нь яаж хийх юм бэ гэж явж байна. Хэрэглээхээр юу яах вэ? Авч үзэх гэдгийг бид нэр харж байна. За юуны өмнө бол орон байр хэрэгтэй. Бидэнд дээр агуу хэрэгтэй байсан шиг орон байр хэрэгтэй. Тэгэхгүй бид нар гадаа явж болохгүй. За хоёрдугаар бол бид нар тээврийн асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Тийм ээ, тээврийн асуудлыг шийдэх хэрэгтэй. За зарим улс орнд бол энэ тээврийн асуудлыг бол улс шийдэж өгдөг. Гэхдээ энэ ямар улсад илүү тохиромжтой вэ гэхээр Хонконг шиг, Сингапур шиг одоо хот улсуудад бол тохиромжтой. Чамд машин авах хэрэг байхгүй. Гэрээсээ гарлаа, доошоо орлоо метронд суугаад Азиас бэзик хийдэг. Монгол шиг том газар нутагтай улсын хувьд бол машины хөлбөр дээр үж юм. За нөгөө талд нь мэдээж
манай бүсгүүчүүдийн хэрэглэх дуртай те бид чинь бас өмсөж зүүмээр хүү юм чинь бас нэг хүнд аятайхан харагдмаар юм те ийм хэрэглээ гэж. За энэ хэрэглээг ямар ч хөрөнгөгүй гэхдээ сайхан одоо бакалаврын боловсролтой залуу хос яаж шийдэж өгөх вэ гэдэг асуултыг харъя. Энэ хэрэглээг шийдэхэд бол хүн төрөлхтөн бол одоо сүүлийн 50000 жилийн турш банк гэдэг институцийг бий болгосон байна. Тэгэхээр банк гэдэг институц бол нэг юм ашиг олохын тулд хэдэн хүмүүсийн бодоод болсон зүйл биш. Энэ бол хэрэглээг шийдэх зорилготойгоор бий болгосон эдийн засгийн институц. Тийм учраас өөрөө банкны сектор маань эдийн засгийн бодлого тодорхойлоход маш чухал үүрэгтэй оролцож байдаг. Тэгээ энэ хэрэглээг шийддэг банкны зүгээс харж байгаа бүтээгдэхүүн нь моргэж, лизинг, зээлинг карт. За моргэж уу бид нар ипотек гэж ярьдаг тийм. Оросоор ипотек, англиар бол моргэж, орон сууцны зээлийг шийдэж өгч. За лизингээр бол бид нар арай жоохон удаан эдлэгтэй одоо автомашин ч юм уу тийм. Эсвэл одоо электрон барааны дэлгүүрт Монгол яваад ороход яах вэ? За тийм банкны лизингээр аваарай гэж байж байгаа тийм. Телевиз эсвэл хөргөгч юм тийм. За зээлийн картаар бол бид өдөр тутмын одоо ахуй хэрэгцээг шийдэх боломж нь олгодсон байна гэж. За нөгөө бид бол залуу хосын тухай асуудал яриад байгаа. Энэ хос бол барьцаат хөрөнгө байгаа юм. Байхгүй шүү. Барьцаат хөрөнгө байхгүй. 23 та залуучууд. Тэгэхээр банкны одоо бизнес бол цоошин одоо ойлголт гарч ирж байгаа. Юу гэхээр зээл олгохдоо ирээдүйд олох орлогын барьцаа яа гэж. Ирээдүйд олох орлогын барьцаа. За тэгэхээр банкны одоо банкны захирлын зүгээс хэдүүлээ харъя. Бид бол энэ манай моргежийн бүтээгдэхүүн, манай лизингийн бүтээгдэхүүн гэж бага бүтээгдэхүүн авчлаа. Үнэн ирэхдээ бол бид эдийн засгт байгаа хэрэгцээг шийдэж өгöd юм, тийм. А гэтэл бидэнд барьцаалах нь ирээдүйн орлого байна. Тэгэхээр банкны захирлын зүгээс бол ирээдүйн орлого ямар байх хэрэгтэй байна? За зөв баталгаатай байх хэрэгтэй. За ирээдүйн орлого баталгаатай байхын тулд нөгөө 23 настай хосууд ямар одоо шинж чанарыг өөртөө агуулсан байх хэрэгтэй. За яг ч их сургуулаа яаж төгсөх хэрэгтэй? Сайн төгсөх хэрэгтэй байна, тийм, сайн төгсөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ эдийн засгийн систем гэдгийг бид зөвхөн инфляц, зөвхөн макро эдийн засгийн бодлого гэж салгаж аваад үзэхгүй байна. Эдийн засгийн бодлого гэдэг чинь өөрөө бүхэлдээ энэ нийгмийн хэрэгцээг шийдэх асуудалтай. Тэгэхээр дан банкыг та ойлгоснороо эдийн засгийн бодлогыг ойлгохгүй. Дан төв банкыг та төв банкны үгсээс харснараа эдийн засгийг ойлгохгүй маа гэсэн санаа хэлж байна. Яагаад гэвэл өнөөдөр энд боловсролын яам ороод ирж байна гэсэн. Тэ? Банкны захирлын зүгээс бол энэ зээлдэгч нар мэддэг чадвар сайтай, тэ? Бие хаа өв тэгш эрүүл санаас тэгтээ ирээдүйдээ өөдрөг ийм хүмүүс байж ирээдүйн орлого нь найдвартай баталгаатай. Тэгэхээр бид нар яах вэ? Монгол сургууль зургатаа одоо энэ зааланд байгаа хүмүүсийн талаар 3-1 нь танк бууддаг, тэ? Онгоц бууддаг. За мушигдаг хичээлээ тараад. За лекц маань хэрэг чанартай гэдэг ийм асуудлууд яригддаг. Яагаад боловсролын систем сайн байх хэрэгтэй юм бэ? Яагаад их сургууль төгсөж байгаа хүүхдүүд чанартай боловсролтой гарах хэрэгтэй юм бэ гэдгийг хариулт нь эдийн засгийн хариулт байгаа байхгүй юу? Тэр хүн мэдлэг чадвартай байж ч ирээдүйн орлого найдвартай, ирээдүйн орлого найдвартай бол банк зээл өгч хэрэгцээг шийднэ. За муу сургалтад дунд сурцсан хүүхд гараад ирлээ, диплом дунд сурцсан. Банк тэр хүүхдэд 150 м квадратын одоо байрны моргож өгөх үү? Эсвэл онц сурсан залууд өгөх үү? Онц сурсанд нь л өгнө шүү дээ. Харж байна уу? Тэгэхээр одооноос эхлээд бид үр хүүхдтэй за миний хөө одоо эрэгтэй хүүхд бол хэлээд Ferrari тоглодог шүү дээ. Эрэгтэй хүүхдтэй юу вэ? Энэ жижигхэн төмөр машин. За охтууд нь одоо яадаг чинь жижигхэн даун дөрөв тоног зүг байдаг юм сайн мэдэхгүй. Тэгэхээр хүүхдтэй хараад за миний хөө ийм Ferrari-тай болмоор юм том болоо. Том болоод миний хөө ийм том хаус амьдрмаар юм. За тэгвэл тэрний чинь банкнаас моргежийн лизингээр чамд өгдөг. Хэрвээ чи онц сурах юм бол чамд өндөр дүнтэй зээл өгнө. Муу сурах юм бол чамд бага дүнтэй зээл өгнө. Онц сурвал чи Ferrari авна. Муу сурвал чи за муу сурвал юу ч авахгүй тий. За тэгвэл бид банкны систем гэдэг имийг төв банкны одоо ерөнхийлөгч нар гэдэг байна шүү дээ. Бид банк гэдэг институцийг бодож оллоо ш сая. Бодож олоод за чи бол энэ миний иргэд ард түмэнд тийм ээ ирээдүйн орлогын барьцаалаад өнөөдөр хэрэглээгээ шийдэж өгөө. За өнөөдрийн хэрэглээг би шийдчихлээ. 23 настай залуучууд хэрэглээгээ шийдсэн. Одоо дараагийн асуудал гарч ирж байгаа одоо эдийн засгийн. Тэгвэл ирээдүйн хэрэглээ эрсдлийг яаж шийдэх вэ? Нөгөө эрсдэл гэдэг юм чинь байж байгаа шүү дээ. Өмнө нь одоо
бар дайрдаг одоо эсвэл арслан бар дайрдаг эсвэл бусад овгийнхээ хоол хүнс булаадаг ч юм уу те. Одоо юу болсон юм болов? За тэгвэл эрсдлийн ухаан гэхээр дахиад ингээд актуаарчээд эрсдлийн математик загвар, магадлалын онол гэж ингээд бид айдаг те. Би л айдаг. Би бол одоо бүр бурхан минь тэр том номын сан дүүрэн юм уншмааргүй. Тийм учраас би өнөөдөр энэ текст бодож олцоод тэгээд эндээ урамшаа та бүгдэд бас танилцуулж тэрийг унших хэрэггүй тэрийг тэ одоо Мойсе математикийн хүрээлэнгийн эрдэмтэд уншиж байна. Бид бол шаардлагатай. Бид бол эрсдлийг одоо харж байгаа. Ер нь хүний амьдралд ямар эрсдэл? Энэ нөгөө залуу хос дээр л авъя. Ямар эрсдэл юм бэ? За нэгдүгээр хөрөнгөний эрсдэл байна. За машин дээр жишээ аваарай амархан. Лизингээр машин авсан. За сайхан унаа явж байлаа. Тэгсэн чинь нэг залуу хурж ирээ мөрөгчөөд миний машиныг мөрөгчөөд цухтаачлаа. Би барьж чадсан юм. За одоо ямар асуудал үүссэн? Би хохирцсон те. Машин яасан. Эвдрээд үлдсэн. Сар болгон банкнд лизингийнхаа төлбөрийг төлж байгаа юу? Төлж байгаа. А гэтэл гинэд 2 сая төгрөгийн засварын асуудал гараад ирлээ. Одоо яах вэ? Гэдэг ийм хөрөнгөний эрсдэл. За орон сууц муу адилхан. Дээд байд усаадлаа. За муугаар бодъё. Одоо чинь манайд чинь бас чанартай барилга барьж ийн үгүй юу гэдэг асуудал ярьдаг. Суулт өгдөг, хамт суулдаг, тийм ээ? Яах вэ? За ингээд нэг хэрэгслийг харсан. Хоёр дахь хэрэгсэл бол нэгийг бол бид аягүй сайн ойлгож байна. За хоёр дахь хэрэгсэл бол бусдын өмнө хүлээх хариуцлага хэрэгсэл байна. За энэ бол харьцангуй манай боловсролын системд сууж өгөөгүй эрсдлийн төрөл явж байгаа. Бусдын өмнө хүлээх хариуцлага хэрэгсэл. За та нөгөө лизингийнхаа машиныг сайхан унаа явж байгаа. За өвөл бол манай зам яадаг вэ? Мөсөн контакт болдог тийм. За ялангуяа зарим уруу замууд бол бүр гоё. Торомсоо та яаж гараад нэмэргүй. Тэгсэн гайвал нэг машины араас нь ч юм уу, урдаас нь ч юм уу мөрөгчлөө. Тэний буруу болдог үлээ. Таны буруу болно. Ямар ч тохиолдолд таны буруу болно. Америкт бол яг гэхээр хотын захиргааны буруу болдог. Замаа мөсдүүлсэн мөс хотонгууд тэрийг цэвэрлээгүй учраас хотын захиргааны буруу болдог. Манайд бол засаг хизээч буруутдаггүй. Дандаа иргэн буруутдаг учраас энэ бол таны буруу. Тэр мөстэй зам байсан уу, яасан уу, огт хамаагүй. За ингээд таны буруу боллоо. Та нэг хүнд одоо төлбөр төлөх юм хэрэгцээтэй болж байна. Тэгэхээр бусдын өмнө хүлээх хариуцлага гэж байна. Миний машин яагаачгүй нөгөө хүний машиныг мөргөөд тэгдэжлээ. За сүүлийн үед одоо барилгаас төпө ундаг тий. Доогор нэг хүн явж байгаад төпө цохоод амийг бүлгэж. Энэ юу вэ тий? Хариуцлага гэсэн. Тэгэхээр ийм хариуцлага бид нар бол нийгэмд байдгийнхаа маш их хариуцлагыг өөр төрөй авч ивж идэг. Бид санаатай болон санаандгүй хүний гэмтэж өгч магадгүй байх юм аа. За тэгэхээр хоёр дахь хэрэгсэл. Одоо та бүгд бодож эхэлж байгаа. Энэ ганц зэрэг одоо нэг дахь хэрэгсэл, хөрөнгөний хэрэгсэл, хоёр дахь хэрэгсэл, хариуцлагын хэрэгсэл гэдэг ингээд цаашгаа ингээд 10 хүнтэй нэмэх юм байна. Үгүй. Сайн мэдээ. Ингээд хүн гэж амьтанд байдаг эрсдэл дуусч байгаа. Та бол одоо ингээд 5 минут жоохон залхууч өрсөн байж магадгүй. Гэхдээ би 5 цаг ном уншихаас ч аварж байгаа шүү. Тэгэхээр 3 дахь буюу сүүлийн хүний амьдрал байдаг эрсдэл бол эрүүл мэндийн эрсдэл. Ингээд үү. Та ингээд сайхан ажиллаа хийгээ явуулаа. Сайхан лизингтэй, банкнаас лизингтэй, банкнаас сайхан моргочтой, хариуцлагынхаа эрсдлийг, хөрөнгөнийхөө эрсдлийг даатгалын компани даатсан. Ингээд явж итэл гинт өвдвөл яах вэ? Өвдөх юм бол цалин байхгүй. Цалин байхгүй бол яах вэ? Нөгөө зээлүүдэд төлж чадах тий. За бид яах вэ? Телевизээр гардаг шүү. Телевизээр гараад хандивгүй. За баг зэрэг олныг таних хүн бол бас жоохон одоо амжилттай болж магадгүй. За эсвэл бага насны хүүхэд бол бас болно. Бусдаараа тэгээд sorry. Ерөнхийдөө тэгээд ямар ч боломжгүй тэгээд дуусах гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эрүүл мэндийн эрсдлээ бид өнөөдөр хааж чадж байна гэдэг ийм асуудал. За ингээд тэр 23 настай энэ улсын одоо ирээдүг авч явах бакалавраар төгссөн бага насны хүүхдэд залуу болсон үед бол ийм 3 төрлийн эрсдэл байгаа маа гэж. Ирээдүйн эрс бол ирээдүйд гарна тий. За тэгвэл ирээдүйд ямар хэрэгцээ байж тоо гэж байна. За нэгдүгürt бол одоо сургалтын төлбөр өндөр болж байна. Хүүхэд төрмөгч бид юу гэж боддог вэ? За 6 настайдаа сургуульд орноо. Хаач үсэн. Тэгж байгаа учир нь олон үстэй. За 6 нас хүрдэг. Бурхан минь англи хэл заахгүй болохгүй маань, математикийн гүнзгийд явуулахгүй болохгүй маань. За одоо тэгээд мөнгө цагаанууд улаан болсон цагт бол бүх юм төлбөртэй. Тэгээд бид мөнгөгүй ингээд гайхаас сууж. Тэгэхээр хүүхдийн ирээдүйд зориулсан хоригдлоо. За 10 жилдээ яадаг улсын үнэгүй системээр яваад ядаж дуусгах хэрэг их сургууль, сайн сургуульд оруулахгүй бол хүүхэд чи яах нь өндөр дүнтэй моргож авч чадахгүй байна. Одооноос ихэд ерөөсөө энэ заалнаас бид гараад бүх юмыг эдийн засгийн нүдээр харна. Эдийн засаг шиг. Одоо та нар эдийн засаг шиг өөрсдөө нэрж байна. Өндөр том хэмжээтэй метр квадраттай байр авч чадахгүй байна. Lexus машин авч чадахгүй байна гэж бодох. Тэгэхээр
Тэгэхээр тэгүүлэхийн тулд бид өнөөдөр хүүхдийн ирээдүйд зориулсан хоригдлыг бол бий болгож явах хэрэгтэй. За нэг дэх ирээдүйд зориулсан хоригдол. Тэгээд дахиад бас явахгүй ингээд дуусч. Ингээд болоо. Тэгээд хүний амьдралд ирээдүйд хэрэгтэй байдаг хоёр дэх хоригдол. Тэтгэврийн хоригдол. За энд одоо аав ээж ч юм уу, хадам аав ээж ч юм уу цуг одоо өөртөө чинь цуг амьдрдаггүй. За яг зарим нь тэднэр дээр амьдрдаг баг. За зарим нь бол тэднэр өөр дээр чинь биш амьдрдаг. Тэгэхээр би өөр дээр биш амьдрдаг чи яаж шүү. Тэгдэг хүмүүсээ бол гараа өгдөө. Бус нь бүгд цуг амьдрдаг юм уу. Тэгэхээр ер нь бол энэ Монгол байдаг юм дүр зураг байхгүй тий. Нэг юм бэрийн гар хараад тий. Насаараа уулын дарга хийж одоо улс орны бүтээн байгуулалт хийжсэн ингээд насны эцэг нэг. Тэгээ 1980 онд авсан юм. Бичак өмссөн. Ингээд тохоог нь өгцөн. Ингэр ингээд лаацсан тэгээ суугаад. Тэгээ нэг тэтгэврийнхээ мөнгнөөс ач нартаа өгөөд ер нь бол төлбөрөө хийгээд байгаа юм да. Тэгээ ач нарт бол нэг өгөөд байгаа юм биш. Нөгөө тэнд амьдарч байгаа зардлаа өгч. Эсвэл нэг юм хүргэн хүүгийн хүч хараад ингээд тий. Ингэдэг шүү дээ Монгол. Тэгээ би асууж байна. Та нар бол бүгдээрээ залуу улсууд байна л да. Та нар ингээд насаараа сайхан энэ улс хөдөлмөрлөн шүү. Дарга зэрэг хийн, янз янзын юм их бүтээн байгуулна, зарим нь од болно, дуучин болно. Гэхдээ насны эцэст одоо тэ бэрийн хүргэний ч юм уу гар харж тэ нэг юм хажуу өрөөнд нь төмөр орон дээр ийм том king size орон дээр амьдрэх гэсэн байхгүй тэ өрөө жижиг хамгийн жижиг гэл өрөөгөө биш ингэж амьдрахыг хүсэж гэнэ үү? За хүсэж байгаа юм бол гараа. Гэхдээ бид хүсэхгүй бол яагаад бид эдийн засгийг төсөхгүй юм те. Яагаад өнөөдөр нөхцөл байдал ийм бэ? Яагаад гэвэл өнөөдөр монголчуудад тэтгэврийн хөрөнгөлөлт алгаа. Байхгүй. Тэтгэврийн хөрөнгөлөлт. За та нар тэтгэврийн хөрөнгөлөлт эхэлсэн үү? Эхэлсэн хүмүүснүүд гараа өглөө. Яаж эхэлсэн? Нөө улсад төлж байгаагаа ярьж байна уу? Зарим нь yes, зарим нь нөө. Нийгмийн давталыг бол март. Тэр чинь бол яагаад гэвэл нийгмийн давтал чинь та жишээлбэл сая төгрөгийн цалинтай байвал нийгмийн дадлаас танд 300 мянга өгнө. Энэ логик нь юм. Ерөөсөө хөгшөртөө ядуу амьдрнаа гэсэн систем юм. Баруун бол яагаад байгаа вэ гэхээр насаараа хөдөлмөрлөн хөгшин болоод дэлхийг тойрно. Одоо тэр Норвегийн одоо хүмүүс тэтгэврт гарангуудаа булган шүүб авч үнсдэг гинлээ гэх юм те. Эсвэл Америкийн одоо Америкчууд насаараа ажиллачаад тэтгэврт гарангуудаа том хаус судалдаж аваад тэгээд насныхаа эцэс жаргадын гинлээ. Ийм яриа бид сонсдог ш. Яагаад гэвэл таны одоо ингээд насаараа ингээд төлж байгаа нийгмийн даатгалч хоригдлогцоор хагаад тэтгэврт гарах үед чинь тэр чинь маш том одоо мөнгө. Магадгүй сая доллар, 500 мянган доллар болсон байдаг гэсэн. Манайд бол та сая төгрөгийн цалинтай байсан бол жишг үн яасан хийсэн бараа баахын мэсэгээд 300-400 мянган төгрөг болж бууж. Өөрөөр хэл та ядуурнаа гэсэн. За тэгэхээр үндсэндээ бол яаж вэ гэхээр бид бол эдийн засгийн 3 асуудлыг авч үзсэн. Нэгдүгээр өнөөдрийн хэрэглээгээ яаж хангах вэ гэдэг асуудал. За тэр хэрэглээнд бол орон сууц, тээвэр, өдөр тутмын хэрэгцээ гэсэн 3 асуудал багт тийм ээ. Хоёрдугаарт бол эрсдэл гэж юм үүсч магадгүй эдийн засгаар. Тэгэх юм бол бид эдийн засгийн санхүүгийн хүндрэх учраас 3 төрлийн эрсдэл байгаа. Тэрийг хаах хэрэгтэй байна. Сүүлд нь бид ирээдүйд зориулсан хоригдлолтой байх хэрэгтэй. Энэ бол нэг нь үр хөвгтийн боловсрол зориулдаг, нөгөөх нь тэтгэвртэй гараад хэрэглэх мөнгө юм байна гэдэг. Ингээд та бол одоо макро эдийн засгийн санхүүгийн зах зээлийн одоо ном унших шаардлагагүйгээр төв банкны ерөнхийлөгчийн нүдээр 3 сая хүний эдийн засгийн хэрэгцээг арчиж байгаа маа. За яаж хийх вэ? За яаж хийхийг ярихаас өмнө бол орчин үеийн эдийн засгийн гайхамшиг тийм тэрийг ийм 3хан одоо та бол ийм 500 утастай ном уншаад эцэст нь дүгнэх ёстой гэсэн өгүүлбэрийг ийм тавиад тийм нэгдүгээр орчин үеийн эдийн засаг гэж юмний гайхамшиг ямар авах вэ? Ирээдүйд олох орлогыг өнөөдөр авч аятаа тухтай амьдрах асуудал болж байна. За би энэ дээр өөрөө бас нэг юм 2004 онд явсан банкны энэ одоо реклам гэх юм уу та жишээг ярил л да. Телевиз хараа суужсэн чинь 2004 оны реклам байлаа. Нэг юм залуу гой гонж манчтай. Надаас жоохон залуутар 20 хэдтэй залуу юм шүү. Гарч ирэл тэ. Тэр банкнд хадгаламж хийж эхэллээ. За гүд кадр солигдлоо. Нөгөө чинь жоохон жажичтэй ингээд ургацсан джинс нийстэй 47-8 тавцсан. Тэнгуут нэг юм варанглэр жип нэг юм дээдлэн задгаа суугаад унаад цаашаа гэж явлаа. Тэнгуут л одоо насны нүнжиг машины хадгаламж гэх юм. Тэгээ миний дургу хүч за одоо болио тий.
одоо насаараа хадгалж явж яваад 60 настайдаа байр аваад дотор нь ороод баярсандаа зүрх нь одоо хаагдаад өгөх юм тийм. Эсвэл насаараа хадгалж өстө гүүж ямар ч нөгөө нэг салхи татуулна одоо давхих тэр кайф майф нь өнгөрсөн хойно тийм. Тэгээ ингээд жоохон дайжиж ингэсэн хойноо нэг юм англиар наад хотоор чанга хөгжим тавиад явах юм. Гүү. Тэр банкир тэр реклам хийсэн банкир бол банкны бизнесээ буруу болсон. Тэр банк гэж юм институцийг хүн төрөлхтний бий болгосон ерөөсөө шалтгаантай. Ирээдүйд олох орлогыг барьцаад өнөөдөр аялалтай амьдрья гэж нэг. Хоёрдугаар ирээдүйд тохиолдож болзошгүй гурван төрлийн эрсдлээс хамгаалагдсан байя гэж. Өнөөдөр хамгаалагдсан байя тийм. За хөрөнгөний даатгалтай юу? Хариуцлагын даатгалтай юу? Эрүүл мэндийн даатгалтай юу? За энэ даатгалыг хүнтэй байдгүй бай. Тэм том байдаг тийм. За тэгээд эцэст нь буюу хамгийн сүүлд нь ирээдүйд шаардлагатай хоёр төрлийнхөө хоригдлыг өнөөдрөөс бий болгож эхлэв гэж. Хүүхдийнхээ боловсрол зориулъя. Хүүхдгүй байсан ч гэсэн нөгөөх нь тэтгэврт гарахтаа бас нэг тийм одоо гуйлгчин царайж өхмээргүй те. Ядуу өхмээргүй шүү дээ те. Ядаж нэг нормалны те. Амьдралын чинь сүүлийн мөч шүү дээ. Яа жоохон кайфтай байл те. Хүнээс голдож гуйж залуудаа тэгж яваагүй ш. Тэгж насыг бармааргүй ш те. За тэгэхээр шаардлагатай хоёр өрнөдлийг үүсгье. Өнөөдөр манай тэтгэврийн даатгалын систем бол энийг хийж чадахгүй байгаа. За тэгвэл эрсдэл хоригдлыг хэвэн шийдэх вэ гэж. За эрсдлийг бол мэдээж даатгалын эрсдлийг шийдэхийн тулд хүн төрөлхтөн даатгалын системийг яг хэрэглээг шийдэхийн тулд банкыг бий болгосон шиг даатгалыг бодож үзсэн юм аа. Тэгэхээр банк даатгал гэдэг бол энэ бол нийгмийн институт. Яг цагдаа эмнэлэг гэдэгтэй адилхан юм аа гэдгийг л бид ойлгох хэрэгтэй. Санхүүгийн боловсролын цогц сайт идүүцэг олонт банк.com санхүүгийн боловсролын дэмжигч Олонт банк